Бизнесмэнүүдийн хувьд арга барил амьдралд нь маш ихээр нөлөөлсөн хамгийн сайн номнуудыг танд хүргэе. Эргэн тойрныхоо хүмүүстэй илүү сайн ойлголцохыг эсвэл бусдын оронд өөрийгөө тавьж үзэх чанарт суралцахыг хүсвэл East of Eden номыг уншихыг зөвлөж байна. Уг ном нь уран зохиолын ангилалд багтах ном боловч зохиогч Стенбек үүнийг өөрийнхөө хамгийн сайн бүтээл хэмээн дүгнжээ. Уг номыг уншсанаар та багийнхантайгаа эсвэл хэрэглэгч, үйлчлүүлэгч, менежерүүд болон хамтран ажиллагчдайгаа ойлголцоход тусдаг хүн болох юм. Хүний зам байдал шин чанарыг хамгийн сайнаар дүрсэлсэн ном хэмээн Майк Боренштейн хэлжээ. Тэрээр спорт хэрэгсэл үйлдвэрлэгч Жанжи компани ерөнхий захирал юм. Хоёрдугаар, бүтээл сэтгэлгээгээ илүү хөгжүүлж уран зориг авахыг хүсвэл Адам Грантийн Non-Conformists Move the World номыг уншихыг зөвлөж байна. Аливаа зүйлийг томоор нь зураглан боддог хүмүүст зориулж Стив Кори уг номыг зөвлөжээ. Тэрээр Way Travel компани ерөнхий захирал бөгөөд бүтээл сэтгэлгээ тань бага зэрэг унтрах мөчөд уг ном сэргээх шийдтэй гэжээ. Гуравдугаар, зохиогч Ким Скоттийн Radical Candor: Be a Kick-Ass Boss Without Losing Your Humanity. Уг номыг уншсанаар хамтран ажиллагчдад болон багийнхандаа санаа тавьдаг гэдгээ илэрхийлэхэд мөн тэд таны шаардлагыг эргээр хүлээн авахд дөхөн болох юм. Мөн тэдний сайн талыг урамшуулж, тохирсон магтаалыг хэлж, үүнийгээ зуршил болгох, энэ мэтийн чиглүүлэх шүүмжлэлийг зөвхөн өөрт нь хэлэх, мөн өөрийн оюун санааны тогтвортой байдлыг хангах, сэтгэл зүгээ тайван байлгаснаар хамт олондоо мөн ижил энергийг түгээх боломжтой гэгчлэн олон зөвлөгөөг багтаажээ. Дөрөвдүгээр, хэрвээ та өөрийн гэсэн компанийг байгуулж гарааны бизнес эхлүүлэхийг хүсдэг бол Hard Things About Hard Things: Building a Business When There Are No Easy Answers номыг уншихыг зөвлөе. Уг ном нь Andreessen Horowitz үйл хөдлөх хөрөнгийн компанийн үүсгэн байгуулагч Ben Horowitz-ийн санал болгож буй ном юм. Тэрээр хэлэхдээ удирдан зохион байгуулах ажил хийж байх үед өмнө нь хэн нэгэн чиний гаргасан алдааг гаргаж байгаагүй байх гэсэн бодол давмгайлах нь илбэг байдаг. Уг номыг уншсанаар танд тохиолдож буй хүнд хэцүү зүйлс энэ байр суурьд байж үзсэн бүхэл хүмүүсийн өмнө тулгардаг нэг ёсондоо энгийн зүйл гэдгийг ойлгох болно. Заримдаа зүгээр л амьсгаа аваад дараагийн алхмаа зоригтойгоор хийх хэрэгтэй гэжээ. 5 дугаар, танд урам зориг өгч чиглүүлэх номыг хайж байгаа бол Jeff Bezos and the Age of Amazon номыг санал болгож байна. Хүний хамгийн түгээмэл хэрэгцээний 60%-ийг нь хангаж чадах нөөцтэй Amazon худалдааны сайт хэрхэн өнөөгийн байр суурьд хүрч чадсан бэ? Америкийн Lisner технологийн компанийн үүсгэн байгуулагч Rodney Williams-ийн хэлснээр Bezos-ийн алсын хараа мөн шантаршгүй зан нь урам зоригийн их болог гэжээ. Хэдийгээр урам зориг заавал авах албагүй ч баг хамт олон болж ажиллахад анхаарах чухал сургамжууд, худалдааны салбар дахь цоорхойг олж таних гэгчлэн олон зүйлийг тусгаж авах боломжтой ажээ. 6 дугаар, нийгмийн нөлөөллийн тухай Иван Чоунардын Let My People Go Surfing: The Education of a Reluctant Businessman номыг санал болгоё. Basic Outfitters компани ерөнхий захирал Майкл Двейкийн санал болгож буй уг номонд олон нийтэд хүрсэн үйлчилгээг хэрхэн бий болгож, цар хүрээгээ хэрхэн тэлэх тухай өгүүлдэг байна. 7 дугаар, Jack Welch-ийн Jack Straight from the Gut номыг санал болгож байна. Birchbox-ийн үүсгэн байгуулагч Katie Beauchamp-ийн хэлснээр уг ном удирдах түвшний албанд шаалтан өөрийн бүтлгүүтэл уналт бүрийг бусдад ярьж өгдөг байх нь дараачийн үедээ амжилт бол зөвхөн алдаж гიშгэхгүй очдог дардан зам биш гэдгийг ойлгуулах зэрэг маш олон чухал санаануудыг багтаасан гэжээ.